식사 맛있게 하셨어요? Бүгдээрээ амтрахаа холсноо. 집중 좀 앞에 집중 좀 합시다. За одоо бүгдээрээ төвлөрцгөөё. 아직 밑에 다 안 올라오셨나? За доороос хараахан бүгд гарч ирээг байгаа юу? Та наваад. 왔어요. 가급적이면 좀 앞쪽으로 좀 땡겨 앉으시면 좋겠어요. За боломжтой бол бүгдээрээ урагшаа шахаа суугаад өгөөрэй. 뒤에 앉으신 분들 Хойно сууж байгаа хүмүүст хэлж байна. 앞쪽으로 좀 땡겨 앉으시고. Урагшаа шахаа суугаарай. 그 밑에 1층이나 밖에 계신 분들은 좀 빨리 들어오시라고 해주세요. За одоо их танхимын гадна юм уу доор байгаа хүмүүсийг хурдан дээшээ гараарай гэж хэлээрэй. 자, 기도 하나님께 기도 드리고 오늘 순서를 진행하겠습니다. За бурханд залбираад тэгээд одоо дараагийн үйл ажиллагаанд оролцгоё. 같이 기도 드리겠습니다. За хамтдаа залбирцгаая. 우리 아이들도 교회학교 말씀 시간에 기도하죠. За чуулганы сургуулийн хүүхдүүд маань үгийн цагаараа залбирдаг үстэй тий? 핸드폰 보는 친구는 뭐지? За гар утсаа хараад байгаа хүүхд юу вэ? 기도합시다. За хамтдаа залбирцгаая. 우리를 사랑하시는 하나님, Биднийг хайрладаг бурхан минь. 우리를 사랑하셔서 예수님을 이 땅에 보내주시고 Биднийг хайрлаад Есүсийг энэ газарт илгээн. 또 예수님의 귀한 피로 우리의 죄를 대속해 주시고 구원해 주셔서 Мөн Есүсийн эрхэн цусаар бидний гэм нүглийг уучлаад аварч өгөн. 하나님의 자녀로 거듭나게 주신 은혜를 감사드립니다. Бурханы хүүхдээр дахин төрүүлсэн нэгүсэл талархаж байна. 오늘 구원받은 성도들 함께 모여서 Өнөөдөр аврагдсан ахын дүүс маань хамтдаа цуглан 주님께서 이 땅에 오신 그 날을 기념하고 эзэн таныг энэ газар дээр ирсэн тэр өдрийг дурсан санаж 주님의 은혜와 사랑을 함께 나누고자 합니다. эзний нэгүсэл хайрыг хамтдаа хуваалцах гэж байна. 오늘 성도들이 함께 준비하고 발표한 모든 순서들이 하나님께 기쁨과 영광이 되기를 원합니다. Өнөөдөр ахын дүүсийн бүхий л хамтдаа бэлдээд үзүүлэгч байгаа үзүүлбэр бурхан танд баяр хөөр алдар болж чадгаар туслаарай. 또한 우리 성도들 더욱더 24년 마무리 잘 할 수 있게 도와주시고 манай бүхий л итгэгч ахын дүүс маань 2024 оноо сайн үдэж чадхаар тусалж 25년에는 더욱더 성장하고 더 깨끗한 모습으로 주님 섬기며 신앙생활 할 수 있도록 도와주옵소서. 25 онд илүү ихээр бүрэн дүүрэн дуулууртай итгэлээр амьдрч чадхаар туслаарай. 주 예수님 이름으로 기도드렸습니다. Эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. 말씀 한 군데만 간단하게 보고 말씀드릴게요. За нэг ишлэл тавчхан хараад тэгээд хэлье. 누가복음 2장입니다. Луг 2 дугаар бүлэг. 누가복음 2장 Луг 2 8절부터 8-аас 누가복음 2장 8절부터 14절까지입니다. Луг 2-ын 8-аас 14 дугаар ишлэл байна. 누가복음 2장 8절부터 14절을 같이 읽겠습니다. Луг 2-ын 8-аас 14 дугаар ишлэлийг хамт уншъя. Тэр газар хідэн хончид сүргээ манаад шөнөхээр хоноглож байтал эзний тэнгэрэлж өмнө нь зогсож эзний цог жавхлан тэдний эргэн тойронд гисэнд хончид үлэмжийн айдаст автжээ. Тэнгэрэлж тэдэнд бүү айхтун харагтун би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр Давидын хотод аврагч эзэн Христ та нарын төлөө мэндэллээ. Та нар тэжээлийн онгоцонд байгаа даавуунд үлгэдсэн нэлэх хүүхдийг олж харна. Энэ нь та нарт тэмдэг болно гэлээ. Гэнэт өнөөх тэнгэрэлчийн хамт үе олон тэнгэрлэг дайчид үзэгдэж бурхныг магтан дээр өндөр алдар нь бурханд байх болтугай. Доор газарт амар амгалан түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай гэцгээв. 오늘 오전 주일 설교 시간에도 За өнөөдөр эзний өдрийн үгээр дамжуулаад
예수님의 그 탄생하신 날이 겨울이 아니다라고 말씀을 드렸는데 Есүсийн төрсөн өдөр нь өвөл биш ээ гэдэг талаар хэлсэн. 이 보면은 이제 8절에 보면 За энэ 8 дугаар ишлээс харвал 예수님 탄생하신 그날 목자들이 자기 양떼를 밤에 들판에서 지키고 있었다고 되어 있었잖아요. Есүсийн төрсөн өдөр хончид хойноо хээр талд хариулж ийна гэж орч байна. 유대인들은 이 겨울에는 양떼를 자기 그 우리에 다 이렇게 들여놓고 있습니다. За юудэчүүд өвөл болох юм бол хондоо өөрсдийгөө хашаанд бүгднийг хашдаг. 그래서 이제 이 말씀을 통해서 이때가 겨울이 아니구나라는 걸 알 수 있고 Тэгэхээр энэ үгийг харах юм бол энэ үе өвөл байгаагүй юм байна гэдгийг мэдэж олно. 그래서 이제 우리가 오늘 이제 25일을 뭐 세상 사람들이 25일을 예수님이 탄생하신 날이다라고 이제 축하하는 이유는 Хүмүүс 12 сарын 25-ыг Есүсийн мэндэлсэн өдөр гэж баяр хүргэдэг шалтгаан нь 로마에서 이제 기독교를 국교로 받아들이면서 Ромоос Христ итгэлийг улсынхаа шашин болгоод 그 전까지는 이 로마 사람들은 태양을 신으로 섬겼고 태양 그 태양신을 축제 태양신을 향해서 이제 축제를 드리는 그 날이 12월 25일이었어요. тэрнээс өмнө Ромчууд нарыг бурхан гэж үтээд тэр нарны бурханд баяр хүргэж байгаа гэдэг өдөр нь 12 сарын 25 байсан. 그래서 이제 로마에서 기독교를 이제 국교로 받아들이면서 그 태양신을 섬기던 그 날짜에 그대로 예수님 탄생일을 이제 기념하게 된 겁니다. Тиймээс Ромоос Христийн шашин улсынхаа шашин болгоод яг тэр нарны бурханд баяр хүргэдэг өдрийг 12 сарын 25 гэж тэрчгээр нь тогтсон байна. 시편 18편에 보면 Дуулал 시편 18편 18 дугаар бүлгээс харвал 그 예수님을 이제 해에 비유하고 있거든요. Есүсийг нартай зөвөрлж байгаа. 태양이 떠서 온 세상을 비추는 것처럼 Нар мандаад бүх дэлхийг гэрэлтүүлдэг шиг 예수님이 온 세상 사람들을 구원하기 위해서 오셨다는 것을 이제 설명해 주는 거예요. Есүс энэ дэлхийн бүх хүмүүсийг аврахаар ирсэн гэдгийг тайлбарлаж байна. 물론 이제 그렇다고 해서 이제 태양을 섬기는 게 맞다 이런 얘기 아닙니다. Тэглээгээд нарыг шүтгэн зөвөө гэсэн үг биш ээ. 그죠? Тийм биз дээ? 그래서 이제 예수님 탄생하실 때에 Есүс төрөх үед 천사들이 나타나서 예수님 이제 탄생을 찬양했잖아요. Тэнгэрэлч нар гарч ирээд Есүс мэндэлснийг магтан дуулж байна. 14절 14-р эшлэл 지극히 높은 곳에서는 하나님께 영광이요 дээр өндөрт алдар нь бурханд байх болтугай. 땅에서는 기뻐하심을 입은 사람들 중에 평화로다. Доор газарт амар тайван нь түүний тааллыг олсон хүмүүст байх болтугай. 천사들이 찬양한 이 내용을 잘 좀 주목을 해볼 필요 있어요. Тэнгэрэлч нар магтан дуулж байгаа энэ агуулгыг сайн анхаарах хэрэгтэй. 예수님의 탄생이 Есүсийн төрөлд 먼저는 하나님께 영광이 된다는 거예요. эхлээд бурханд алдар суу болж байна. 하나님은 Бурхан 하나님의 영광을 위해서 예수님을 이 땅에 보내주셨어요. өөрийн алдрын төлөө Есүсийг энэ газарт илгээсэн. 우리가 구원받는 것이 Бидний аврагдаж байгаа нь 하나님께 영광이 되는 거예요. бурханд алдар болж байна. 구원받은 성도가 복음을 전해서 또 다른 영혼을 구원받게 하는 것이 하나님께 영광이 되는 거예요. Аврагдсан итгэгч сайн мэдээ тараагаад өөр хүнийг авралт хүргэж байгаа нь бурханд алдар болж байна. 그래서 예수님의 탄생이 사람들에게만 어떤 하나님의 은혜를 끼치는 것이 아니고 Тиймээс Есүсийн төрөлд хүмүүс бурхны нэгүслийг үзүүлж байгаа зүйл биш. 먼저는 하나님께 영광이 되었던 것처럼 Эхлээд бурханд алдар болж байгаачлан 오늘날 구원받은 성도들도 하나님의 영광을 위해서 삶을 살아야 된다. өнөө цагт аврагдсан итгэгч нар ч гэсэн бурхны алдрын төлөө амьдрах хэрэгтэй. 우리가 Бид нар 하나님의 영광을 위해 살아갈 때에 бурхны алдрын төлөө амьдрах үед 그 삶이 우리 주변 사람들에게도 기쁨이 되고 유익이 되는 거예요. энэ амьдрал нь бидний эргэн тойронд байгаа хүмүүст баяр хөөр ашиг тус болно. 집중을 전혀 안 하고 있으니까 빨리 맞춰야 되겠어요. За бүгдээрээ төвлөрч чадахгүй нь хурдан дуусгая. 무슨 얘기를 하든지 지금 안 듣고 있는 것 같아. За сая юу ярьсныг сонсохгүй байх шиг байна те. 그래요. 아무튼 오늘 그 발표 준비한 것들 기쁜 마음으로 또 발표해 주시기 바라고. За өнөөдөр бэлдсэн зүйлсээ ч гэсэн баяр хөөртэй сэтгэлээр үзүүлээсэй гэж үсэе. 좀 부족한 부분이 있을 수 있겠지만 그래도 연습해서 이제 준비해서 발표한 거기 때문에 박수도 쳐주시고 또 축하해 주시고 격려해 주시기 바랍니다. Дотоод улмаг зүйл байгаа ч гэсэн бүгдээрээ бэлдсэн сэтгэл байгаа юм чинь баяр хүргээд алга ташаад тэгээд урам өгөөсэй гэж үсэж байна. 그리고 Тэгээд бас 다른 이제 회의에서 발표할 때 좀 잘 좀 집중해서 이렇게 발표하는 것을 잘 봐주시기 바래요. за хэсэг бүрээрээ үзүүлбэрээ үзүүлэнгүүт энд сууж байгаа хүмүүс маань анхаарал сайн үзээсэй гэж хүсэж байна. 숙제 아이고 발표했어 숙제 다 끝났어 이제 나는 그러면서 막
떠들지 마시고 За өөрийнхөө үзүүлбэрийг хийчлээ гэж. За даалгавраа дуусчлаа гэж хоорондоо үүмүүлж болохгүй. 다른 이제 회에서 발표하는 것들을 잘 이제 좀 집중해서 잘 봐주시고 바라고. Бусад хэсгийн үзүүлбэрийг ч гэсэн бүгдээрээ анхаарал сайн үзээрэй. 아시겠죠? Ойлгосноо? 그리고 애 이렇게 저렇게 쓰지 않도록 좀 해주시고 아이가 이 의자 위에 서서 이렇게 왔다 갔다 하지 않게 달라고. За хүүхдүүд ингээд сандал дээрээсээ босоохгүй байхаар сайн багш нар нь хараарай. 다른 형제자매들이 이렇게 보는데 방해가 될 수 있으니까 자기 자녀들 잘 옆에 이렇게 떠들지 않게 의자에서 일어나지 않게 좀 잘 단속해 주시기 바랍니다. Тэгэхээр бусад анхан дүүс үүсэх юм бол хүүхдүүд урдуур нь босчих юм бол харагдахгүй шүү дээ. Тиймээс өөрсдийнхөө хүүхдүүдийг ч гэсэн босхгүй байхаар сайн тэгэж харж өгөөрэй. 진행하겠습니다. За үргэлжлүүлье. За пастор та баярлалаа. Одоо 2024 онд аварцсан ахан дүүс төр мэдлэг цаг байгаа. Эндээ дээр гарч ирнэ. Дүүргийн нүжлийн банкны гишүүд болоод холбоо барьсан ахан дүүс маань урагшаа гарч ирээрээ. 2024 онд аврагдсан ахан дүүс урагшаа гарч ирээрээ. Дээш шатан дээрээ гарчихгүй. Аха. 간 좀 계세요. За давтаасайгаа хаалцсан уу? За 2024 онд за энэ удаа семинар сонсоод за үнэхээр баттай аврагдсан анхан дүүс маань инхүү гарч ирсэн байна. Тэгээд чуулганы зүгээс нэг юм бяцхан зүйл бэлдсэн байгаа. За энийг ахан дүүстэй өгөөд тэгээд хамтдаа мэдлээд тэгээд суушаа. За би арай цөөхнийг аваа гараад шуушлаараа үлдсэн хүмүүс нь за дараа нь би ав сонгоолгоод үлдсэн билгээд авч өгье. За арай баг тооцоолж шуушлаараа. 16 минут. За баяраа бас хамтдаа нэг нэгээр нөгч. За үлцэн хоёр хүндээ овс сонгоолохоор бэлгийг авч ирье. За хамтдаа бэлдээд за мэдлээрээ. За баярлалаа. За сууж өгөөрэй. За дараагийн хөтөлбөрөө үргэлжлүүлнэ. За одоо болохоор манай нийт итгэгчдийн үчийн хөтөлбөр маань эхлэх гэж байна. Одоо нийт итгэгчдийн үчтэй зориулаад хэсэг бүрээрээ үзүүлбэрүүд бэлдсэн шүү дээ, тий. Одоо хүн болгоно л доглон хүлээсэн баг тийм ээ. Тэгэл энэ өдрөөр дамжуулаад бас ахан дүүсийн олон нууц авьяас бас ил гардаг шүү дээ, тийм ээ. Үзүүлбэрүүдийн дарааллыг товчхон танилцуулъя. За нөгөө дарааллыг зарлаж байгаа хооронд манай бэлтгэл ангийнхан бэлтэж байгаарэ. Багаангийн бэлтгэл ангийн үзүүлбэр. Залуучууд аауд мөн хөнгөн цай.
Ахлах дундайн ээжүүд магтан дууны баг 2024 оны эргэн дурсгал бичдэг пастрын урмын үг залбирлаар өндөрлөх болно. За жилийн жилд манай итгэгчдийн үчийн салхийг хагалж манай баг ангийнх бэлтгэл ангийнхан маань дандаа гардаг тийм ээ. Бэлтгэл ангийнхнаа халуун алга тушаалтаар огтаацгаая. Бэлтгэл ангийн хөөрдөн хүүхдүүдэд баярлалаа. За манай бэлтгэл ангийн хүүхдүүдийн үзүүлбэр таалагдсан биз дээ? За манай ахын дус жоохон алга ташхтай муу юм тийм ээ. Өнөөдөр За баярлалаа. Алга ташх эрүүл мэндэд сайн шүү дээ. Өнөөдөр бас бүгдээрээ эрүүл мэндэд ч гэсэндээ анхаараад ахын дүүстэй бас те нэгүүлсэл өгөөд их алга ташч өгөөсэй гэж хүсэж байна. За манай бэлтгэл ангийн хүүхдүүдийн хөдөлгөөнд магтныг сонссон биз дээ тийм ээ. Өдөр бүр хоол идэл унтаад ах юм бол ямар болно гин? Өдөр бүр Библийг уншаад залбираад байвал яана гин? За манай ахын дүүс маань 2025 онд тарган болох нь уу өсөх нь үү гэдэг нь сонголтын асуудал баг тийм ээ. За одоо дараагийн үзүүлбэрийг бүгдээрээ хамтдаа харцгаая. Чуулганы сургуулийн гэрэлт ирээдүй болсон бяцхан сурагчид маань үзүүлбэрээ үзүүлэхэд бэлэн болсон байна.
Жолооны сургуулийн хүүхдүүдийн үзүүлбэрийг үзэхэд бэлэн үү? Жог хариулт байх байна те бэлэн биш л юм шиг байна. Бэлэн үү? За халуун алга ташаалтаар огтавцгаая. 저기 저 별이 우리를 인도하다가 저 아기 누운 곳에 머물러섰네. 우리가 고대하던 왕을 찾았네. 저 천사도 하늘에서 노래 부르네. 영광을 높이 계신 주께 영광을 높이 계신 주님께. 나는 황금을 나는 몰약을 나는 유향을 드려 저 아기 메시아께 경배하리라. 나는 황금을 나는 몰약을 나는 유향을 드려 저 아기 메시아께 경배하리라. 영광을 높이 계신 주께 영광을 높이 계신 주님께.
За манай чуулганы сургуулийн хүүхдүүдийн үзүүлбэр таалагдсан уу? За манай ахын дүүс маань олон хоног бэлдсэн штэ тийм ээ. Ахын дүүс маань бас урагшаа суугаад их нэгүүлсэл аваасаа гэж хүсэж байна. Манай ахын дүүс бас эрүүл мэндээ их анхаарахаар шийдсэн юм шиг байна. За. Өөрийн аяанаас шүүдэр мэд. Таны залуучууд танд ирнэ. Залуучуудын эсхийг угт авцгаая. За залуучуудын эсхийг гарч байгаа хооронд ахын дүүс маань хүүхдүүдээ бас анхаарал өгөөрэй.
байж байгаа. Хай болоогүй шүү. За. За, ая 50-аад өгөөрэй гэхээр 50-аад өгөөрэй. За. Бүгдээ бэлэн болсон уу? За, одоо ая 50-аад өгөөрэй. За, байж байгаарай түр. За, түр хүлээж байгаарай. За, хүрээдэл. За, аяыг тавиад өгөөрэй. Хэрхэн хийвэл дээрвэ чадах болов яагаад хэмээн сэтгэлдээ зовны бодоод үстэй зөвхөн итгэлээр үдээснө өөрийнхөө хүчээр хийгээд бүтэлгүйцнө яагаад хэмээн сэтгэлдээ зовны бодоод үстэй зөвхөн итгэлээр үдээснө Надад давуулгач хүртэл хоёр хуваагдаж Уулын орой дээр зай бүтэж гэн Долоон удаа төрхөд цайс нуурчихлаа Эмээ хүртэл хүүхэд төрүүлчээ Арслан чхаастаггүй жаднаас бүтэж боллоо Үгсэн хүүхэд дахин амьджээ Бүгдийг нь зөвхөн итгэлээр үлдэх боломжтой Надад давуулгач хүртэл хоёр хуваагдаж Уулын орой дээр зай бүтэж гэн Долоон удаа төрхөд цайс нуурчихлаа Эмээ хүртэл хүүхэд төрүүлчээ Арслан чхаастаггүй жаднаас бүртэж болдог Үгсэн хүүхэд дахин амьджээ Бүгдийг нь зөвхөн итгэлээр үлдэх боломжтой Зөвхөн итгэлээр үлдэх Зөвхөн итгэлээр үлдэх Залуучуудын мэдлэг залуучуудын үзэлбэр таалагдсан уу? Таалагдсан гэж хариулж байгаа ч гэсэндээ алга ташаалт өрөөсөө байдгүй. За одоо бүгдээрээ манай чуулганы тулгуур баг нь болсон аудио хэсгийн үзүүлбэрийг хамтдаа үзэх болно. Жил бүр л манай аудио хэсэг маань хүлээлтээс давсан игдүүтэй үзүүлбэрүүдийг үзүүлдэг штэ тийм ээ. За манай чуулганы тулгуур баг нь болсон аудио хэсгээ халуун алга ташаалтаар огтоо авцгаая. 그 방금 청년들 찬율하고 나서 우리 봉사회가 이제 하게 됐는데 За сая залуучууд хөдөлгөөнд магтан дуу хийсний дараа одоо аауд маань хийгэж штэ тий. 너무 비교하지 마세요. 어? Харьцуулаад харж болохгүй штэ. 그리고 미리 말씀드리지만 다 앵콜 안 할 거예요.
За дахиад хэлж байгаа ч гэсэн дахиулахгүй шүү. За аудын үзүүлбэрийн дараа ээжүүдийн хэсэг хөнгөн цайгаа бэлдэж байгаарай. 예수님의 사랑 신기하고 놀라워 예수님의 사랑 신기하고 놀라워 예수님의 사랑 신기하고 놀라워 오 크신 사랑 하늘 그보다 높고 바다 그보다 깊고 우주 그보다 넓은 오 크신 사랑 예수님의 사랑 신기하고 놀라워 예수님의 사랑 신기하고 놀라워 예수님의 사랑 신기하고 놀라워 오 크신 사랑 하늘 그보다 높고 바다 그보다 깊고 우주 그보다 넓은 크신 사랑 하늘 그보다 높고 바다 그보다 깊고 우주 그보다 넓은 크신 사랑
аудаа баярлалаа. Манай аудио үзүүлбэр таалагдсан уу? Аудиогоо хөдөлгөөнд магтандуу хийхийг харсан чи хэр вэ? Гоё байна уу тий? За тэгвэл гоё байгаа юм чи аудаа дахиад нэг алга ташаа тийм ээ? За одоо хөнгөн цайны цаг байна. За суудлал дээрээ сууж агаарай. Хүүхдүүдээ сууж агаарай. Суудлаа сууж гараад Томото сууж агаад нь төрүүлээд өгөн дөө. За хөнгөн цайны дараа ахлах тунд ангийн үзүүлбэр байгаа шүү. Бэлдэж агаарай.
За хөнгөн цай амттай байсан уу? За хөнгөн цайгаа уугаад цаасыг нь дуусгах юм бол энэ уутан дотроо хийгээд хаяараа за. Амстай хөнгөн цай бэлдэж өгсөн ээжүүдэд талархсан сэтгэлээр илэрхийлэн надад тасцгаая. За одоо үргэлжлүүлээд манай ахлах дунд ангийн хэсгийн үзүүлбэрүүд байна. За ахлах дунд ангийнхныгаа халуун алга ташилтаар огтоо авцгаая. За манай ахын дүүс хөнгөн цайндаа хитрхийг анхаарад үзүүлбэр үзүүлж байгаа хүмүүсийг анхаарахгүй байж болохгүй шүү дээ. За цаасаа бас баг дугааргаарай за.
Залбирал багийн ахын дүүстэй баярлалаа. Ахын дүүс та бүхэн таалагдсан уу? За, Хатамдангийн үзүүлбэр таалагдсан уу? За, муу л байна да. Таалагддаг юм шиг шүү дээ. За манай Ахлах Тундангийн дуулсан Магтан дуу маань ч гэсэндээ үнэхээр сайхан хөхтэй дуу байлаа тийм ээ. 2025 онд ч гэсэндээ манай ахын дүүсийг хэцүү үе тулгарсан ч талархаад амьдраараа гэсэн сэтгэлээр дуулж өгсөн юм шиг байна. За одоо манай чуулганы гэрэлтүүлдэг, үргэлж бидэнд амттай хоолоор үйлчилдэг ээжүүдийн хэсгийн үзүүлбэр маань үзүүлэхэд бэлэн болсон байна. Ээжүүдийн хэсгийг тайзан дээр урьж байна. За ээжүүдийн хэсэг гарч ирж байгаа хооронд манай чуулганы сургуулийн урдуур сууж байгаа хүүхдүүд маань суугаарай.
Нэг мик асаагараа. Нэг. Нэг. Солио штэ. Өшөө мик хааны нэг нь. Маа. Нэг асаагараа. Нэг. Дараа нэг. Нэг. Ойрхон байна чанга. Бити умаагаад. Нэг. Бэнэ. Нэгэн цагт ууз хэмээх газарт яв гихч хүн амьдардаг байжээ. Тэрээр өөлхөөгүй зөв шудраг бөгөөд бурхнаас имэж ярмуугаас хол явдаг нэгэн байв. Тэрээр 7 хүү 3 охинтой эд хөрөнгө ихтэй олон тооны малтай олон хамчлагтай тул дорны бүх хүний дундаас хамгийн агуун байжээ. За хүүхдүүд минь бүрээд ирсэн үү? За хүүхдүүд ээ. Бурхан биднийг аварч өгсөн агуу хайрыг нь үргэлж санан гим нүглээс хол байж Бурханы үгэнд дуулууртаа хандаж амьдрах хэрэгтэй шүү. Та нарыг ирэн ажиглаад байхад сүүлийн үед яг л тийм аврагдаагүй хүн шиг л амьдраад байгаа надад их харагдаж байгаа шүү хүүхдүүд ээ. Явын хүүхдүүд аавынхаа үгийг үл тоон хамтдаа цуглан ууж идэн найрлан цэнгдэг байлаа. Нэгэн өдөр Тэнгэрлэг бис өөрсдийгөө эзний өмнө толлуулахаар ирэхэд Сатан эзний өмнө гарч ирэв. Сатан чи хаанаас ирв? Газар дэлхийгээр хэрэгсээд түүгээр эргэжтэй өрөөд ирлээ. Сатан чи миний бод явыг анзаарав? Өөлхөөгүй зөв шударгаагаад бурхнаас имэж ярын могоос хад явдаг газар дэлхийд үгүй билээ. Яа шахтхан үгүй бурхнаас имэдэг гэж юу? Та гарынхын хүмүүсийг өрөөж түүний эдгэрнгийн нүсгт нь ариуж удаа. Та одоо буцраас хунгаад түүний байгаа бүхэн турхаваас тэр яах вэ? Зүдав харах үз. Харах тун. Түүнд байгаа бүхэн чиний мэд. Гэхдээ түүний аминд бүхэл. Ингээд үгцгээ. Тэ бүгдээрээ сонсоод гар хөлөө. Ингээд хэсэг хугацааны дараа явд хүнд хэцүү мэдээнүүд араасаа сонсогдов. Хонин сүргэн хүж хөөгөөд огтн бүгд үхлээ гэх уй гашуутай мэдээг сонсоод яв газар унан ин хэлв. Нүцгнээр би эхийн хөвлийгээс ирсэн билээ. Нүцгнээрээ би тийшээ явах болно. Өгсөн нь ч эзэн, авч чадсан нь ч эзэн тул эзний нэр алдар шиг. Энэ бүхэнд яв бурханд гомдлож
нүгэл үйлдсэнгүй. Харин яв өвчнөд нэрвэгдэж толгоон оройгоос хөлийн ул хүртэл төвчшгүй муха яр ширхэн баригдав. Энэ гадаа мата дээж байгааг. Энэ юм байж байгааг хардаа. Стан. Чи басан ч гэсэн бурхандаа чи юм чи хадгалсаар байгаа мó? Бурхан араагаад үхэж. Мо зөнөг өгөө өстө. Энэ үед яв тохиолдсон бүх гай зовлонгийн талаар сонссон түүний 3 найз болох Элифад, Белдад, Зиппар нар тус тусын газраас ирэв. Тэд ирээд Йовын өвчин шанал маш их байгааг харлаа. Яг энэ өчид Йов өөрийн төрсөн өдрөө харааж ийм хэлв. Үүнийг сонсож зогссон 3 найз нь ээлжлэн шаналн зовж буй Йовыг таатгаруулах биш, нөхцөл байдлыг улам дордуулан өөрсдийн монхог бодлоор ийм хэлцгээв. Ёо, чи нүгэл үлджээ. Санагтун. Гимгүй нууц удар гартлаа. Нөхсөн хэн байв? Бурхны өмнөхөн зүрх байж чадах уу? Бүтээгчийн өмнөхөн цэвэр байж чадах уу? Ёв чи гимших учиртай. Хэр удаан чи эдгээр зүйлсийг чилжин амны чинь нүгс хүчит салхи болох юм? Яв. Чиний нүглийг шийтгүүл захин. Олон үг хариулагдaltaгүй урсаж, олон үгтгүн зөвлөгдөхөө. Хаасан арай чинь бусдын дахуу болж хий дэмий чи давхурах нь уу? Ийм юм би олонтоо сонссон билээ. Та нар мунч хөөр хийлэлтэй тайтгаруулагчд юм. Хэдий болтол сэтгэлийг минь та нар тарчлааж үгээрээ намайг бяцлах юм. Арьс минь устгагдсан ч махбодороо би эзнийг харах болно. 3 найзын тохиорлохыг сонсоод эзэн гарч ирэн тэдэнд хандан ийм хэлв. Та нар миний тухай Йов шиг зүгийг яриаггүй тул миний өөр хэлэн та нарын эсрэг дүрлцэж байна. Бурхан минь биднийг өршөө. Бид чинь сэтгэлээрээ болон амаараа юуг үлдчихвэ? Яв өөрт нь тохиолдсон зовлон бэрхшээл уйгашуу сорилтыг амсандаа хизээж гомдлож итгэлэн ганхаагүй билээ. Зөвхөн эзэн бурхан руу хандан итгэлээр эцээ хүртэл бурханд итгэж найдаж байлаа. Йовын сэтгэлийг хараад бурхан өнгөрсөн хугацаанд Йовын алдсан бүхий л зүйлсийг 2 дахин илүү олон болгон өгч юрөөжээ. Миний замыг бидэхэд тэр намайг шалгасан бөгөөд би ах мэд урагшаад ирнэ. Ёо хөрөнгөрийн харав. Нэр харуса эдитами
1. За ээжүүдтэй баярлалаа. Манай ээжүүдийн хэсгийн үзүүлбэр таалагдсан уу? Жүжиг нь гоё байсан уу? За. Бүгдээрээ ээжүүдийн хэсэгтээ баярлалаа гэж дахин нэг алга таших уу? За одоо бүгдээрээ бид бүхний хамгийн их хүсэн үлээсэн Магтан дууны багийн маань үзүүлбэр үзүүлэхэд бэлэн болсон байна. Үргэлж сайхан хоолоогоор бурхан талархлыг өргөдөг, ахан дүүстэй нэгүүлслийг өгдөг ахад Магтан дууны багийнхан маань бэлэн болсон байна. Магтан дууны баг халуун хандлага ташилтаар хөгтөө авцгаая. 세상을 살아가는 동안에 나의 힘을 의지할 수 없으니 기도하고 낙심하지 말 것을
잔잔한 보성 애로운 소스님의 꽃 미니 등의 모습 웃음이 나는 비 짧아져 밴디 모락님이 호스트 미니 모르듯 보성 예수님의 새끼 미니 잔잔한 보성 애로운 소스님의 꽃 미니 등의 모습 웃음이 나던 비 짧아져 밴디 웃음이 나던 비 짧아져 밴디
Магтан дуу таалагдсан уу? За үнэхээр баярлалаа. Магтан дууны багтаа баярлалаа. Манай Магтан дууны багийнхан өнөөдрийн дуунуудыг дуулах гэж нэлээд олон бэлтгэл хийснийг мэдж байгаа ах тийм ээ. Тэгэхээр манай ахын дүүс маань Магтан дууны багийнхныгаа хайрлсан сэтгэлээр амттай юм их авч өгж байгаарэ. За нэгүүлсэнгүй дуугаар мэдчилгээ дэвшүүлсэн Магтан дууны багийнхандаа баярлалаа. Үргэлжлүүлээд 2024 оны хураангуй бичлэг байна. Хавар хавар зум намар тэгээд өвл 2024 онд Бурхан манай чуулганд хэрхэн ажилласныг цааш Нэг сард завхны Библийн семинар боллоо. Монголд сайн мэдээ орж ирээд 10 гаруй жил өнгөрсөн хэдий ч завхан болон Баян-Улгийн аймагт чуулган босгогдохгүй байсаар үдийг хүрчээ. Бидний зүгээс харахад боломжгүй мэт байсан ч Монголын өнцөг булан бүрт итгэлээр амьдарч байгаа ахын нүсмийн залбирсны хүчинд 1 сарын 29-ноос 2 сарын 2-ны хооронд завхан аймагт Библийн семинар болж чуулган босгон байгуулагдлаа. Ахын нүс маань завхан чуулган өсгөхийн төлөө залбирч өгөөрэй. Гурван сар бид бүхэн ертөнцийн амьдрах үед сөлдөх хэцүү үе байдаг. Бид бүхний дахин хүчийг өгдөг амьдралын семинар 3 сарын 1-ээс 3-ны хооронд боллоо. Дөрөвдүгээр сар 4 сард сүмэн сургуулийн Библийн семинар болж өнгөрсөн байна. Бидний нүдэнд үргэлж балчир санагддаг хүүхдүүд маань хэдийн итгэлийн хувьд өсөн томорсон гэдэг нь тэдний залбирал, сайн мэдээ тараах дүр төрхөөс нь ил харагдсан билээ. Энэ л одоо олон хүүхдүүдийг аврагдуулж чадна гэвэл бүхий л зүйлээ зориулъя гэсэн сэтгэлээр багш нар маань үйлчилсэн билээ. 4 сарын 3-наас 6-ны хооронд нэгүсэл дүүрэн цаг өнгөрсөн байна. 5 дугаар сар талантын зах хүүхдүүд маань 1 жилийн турш цуглуулсан талантаараа өөртөө хэрэгтэй эвэг дуртай зүйлсээ авдаг баяр хөөртэй цаг хугацаа өнгөрөөдөг билээ. Тэрэн шиг бид бүхэн энэ ертөнцийн амьдрангаа шагналын хорон амьдардаг учраас бид бүхэн ч бас хүүхдүүдийнхээ адил хичээнгүйлэн амьдрах. Зургадугаар сар Мөнх аймын нэгүүлсэл болсон зуны Библийн семинар 6 сарын 29-ноос 7 сарын 2-ны өдрүүдэд болж өнгөрлөө. 3 чуулганаас ирсэн ахын дус маань семинарт өөрийн хайртай гэр бүл, найз нөхөд, хамаатан садандаа сайн мэдээ тараан оролцсон юм. Энэ л газар давуулаад ирвэл тэд маань гарцаагүй аврагдана гэсэн баттай итгэлийг тийм сайн мэдээгээ тарааж чин сэтгэлийн залбирал байсан учраас олон хүн өгийн өмнө ирж авралыг ухаарчээ. Тус семинарт манай чуулганаас нийт 200 хүн оролцсноос шинээр 81 хүн үгийг сонсон байна. Семинар цугларах бүрийн ард чимээгүй залбирч, хамтдаа оролцож, амттай хоолыг бэлтгэн, тав тухтай байлгахын тулд бүхий л зүйл дээр үйлчилж өгсөн аавууд, ээжүүд, залуучууд, ахлах зам ангийнхандаа дахин талархал илэрхийлээ.
7 дугаар сар үүрийн шүүдэрмэд эзний залгаж 7 дугаар сарын 10-наас 12-ны хооронд болсон Солонгос Монгол залуучуудын цуглуулалтанд ховд чуулганаас 17 залуучууд оролцсон билээ. Унтарч буй сэтгэлийг минь дахин шатамж эзэн хандсан анхны хайрыг минь дахин сэргээсэн цуглал байсан учраас энэ оныг залуучууд маань сайнаар дуусгаж чадсан билээ. Наймдугаар сар хэн бидний төлөө чимээ бүхнээр залбирдаг вэ? Мэдээж манай шив чуулган болох Бижон Пүгүү чуулганы ахын үсвэлээ. Ганц л аврагдсан гэдэг шалтгаанаар хэл ойлголцоход чимээ бүхнээр залбирч бид бүхний тав тухтай итгэлээр амьдруулахад тул эд хөрөнгөө золиослдог ахын ус маань манай чуулганд айлчлалаар ирлээ. Хамтдаа өвнөөс суралцаж, магтан дуу суран, хамтдаа нөхөрсөн цаг байлаа. Нэгдэл гэж юу вэ? Ахан дус маань гадуур нөхөрлөл хийнгээр нэгдэл гэдгийг ойлгох билээ. Хамтдаа агаарт гарангаа хөгжилдөө тоглоом тоглон дурсамжтай цагийг өнгөрөөдөггүй гэж юу? 대전 북부교회 Нулимс туслуулан залбирч сайн мэдээний төлөө хөдөлмөрлөж аврагдаагүй сүнсийг зөвхт байдал эргэлсэн хэн бүхэн уухандагтайгаар ургаж сурааж буй дүр төрхөн Бурхныг харахад тааламжтай байсан гэдэгт итгэлтэй байна. 9-р сарын 10-наас 12-ны хооронд олон хүн аврагдсан нэгүсэл дүүрэн цагууд өнгөрсөн байна. Та чуулганы мэдээнээс хамгийн их нь ямар өдрүүдийг онцлон хардаг вэ? Үйлчлэл хийж байгаа ахын дүүсийн маань хувьд гурван чуулган маань холч гэсэн улирал бүр зохион байгуулдаг баруун үсгийн үйлчлэлийн багийн цугларалт 10 сар болж өнгөрсөн байна. Нэгдүгээр сар сүйт бүсгүй баярын нулимс сүйт залуугийн доглосон сэтгэлээр дүүрэн байдаг хөрмийн өдөр бол хоримлогч хос төдийгүй ахан дүүсийн хувьд Бурхны өрөөл дүүрэн байдаг өдөр гэлээ. Энэ онд эзэн дотор эрхэм гэр бүлийг цогцлон сайн мэдээний төлөө амьдарч буй шинхэн гэр бүлдээ баяр хүргэе. Өргөл чимээг өгнөр бидний бүхэнд харуулын өргийг гүйцэтгэж өгдөг медиа багийн ахын дүүстэй талархсан сэтгэлийг илэрхийлэн алга тасцгаая. Манай медиагт үйлчилдэг ахын дүүс маань дандаа шүн оройгоор үйлчилдэг байхгүй юу? Тэгээ ингээл поструудаа хийх гээд бичлэгээ хийх гээд бас их шүнөөр их үйлчилж өгдөг. Тэгээд их хөдөлмөрлөж өгсөн медиагийнхандаа нэг алга тасч өгөхөө. За ийхүү хэсэг тус бүрийн үзүүлбэрүүд маань ингээд өндөрлөж байна. Харамсалтай ч гэсэндээ нийт итгэгчдийн нөхөрлөлийн хүч маань ийхүү өндөрлөх гэж байна. Ийхүү энэ оны итгэгчдийн нөхөрлөлийн үйл ажиллагаа өндөрлөж байна. Итгэгчдийн нөхөрлөлийн
үчийг урмын үг болон залбирлаар өндөрлөж өгнө хэмээн ховд чуулганы ахлах пастор Чаг Иван таныг хүндэтгэж ирж байна. 다들 즐거우셨나요? За бүгдээрээ хөгжилтэй байсан уу? 너무 준비들을 잘 하신 것 같아요. Бэлтгэлээ дэндүү сайн хийсэн юм шиг байна. 누가 가장 잘했다 이렇게 말하기 어려울 정도로 다들 준비를 잘 우리 유치부부터 봉사의 어머니 청년회까지 너무 다 잘해 주셨습니다. За энэ нь сайн байлаа гэж хэлхийн хэмжээнд хэлхийн аргагүй одоо бэлтгэл ангиас ахуулаад аауд ээжүүд залуучууд ахлах тунд хүртэл бүгдээрээ сайн бэлдсэн байна. 제일 열심히 하신 분을 제가 한 분 뽑는다면 За хамгийн сайн хийсэн нэг хүнийг сонгоно гэвэл 아까 이제 어머니 연극할 때요. 자 ээжүүдийн жүжиг хийж хахад 하나님 역하실 한 분하고 여기 마귀 역할 한 분 이렇게 막 둘이 얘기하고 있었잖아. За бурхныг төлөөлж тэгээд бузар сүнсийг төлөөлж исэн хоёр хүн хоорондоо ярьсан шүү дээ. 그죠? Тийм үстэй. 근데 저쪽에서 Тэгсэн чинь тэр цаана 계속 양이 울더라고. 양이 계속 울더라고. тэнд ерөөсө хон майлаад яваад байсан. 누구예요? Тэр хэн бэ? Цэрмаа чамнин бэ. 누구? Цэрмаа чамнин. цэрмаа 자매님? 네, цэрмаа. 어디 있어? 아, 박수. 자, 아들 다시. 양 역할을 아주 충실히 해주셨어요. 한니 우리가 이тгэмжтэйгээр гүйцэтгэж өглөө тийм ээ. 저도 이제 내년에 누가 보든 안 보든 열심히 살아야 되겠다 생각이 들었어요. За эх ондоо ч гэсэн хин нэг намайг хардаг ч хардггүй ч хичээнгүйлээ амьдраа гэсэн бодол төрлөө. 그래요. 너무 감사한 시간이었고. 자, их баяр хөөртэй цаг байлаа. 하나님도 우리 어떤 이런 발표를 보시면서 정말 기뻐하셨을 것이라 생각하고. Бурхан ч гэсэн бидний үзүүлбэрийг үзэнгээ маш их баярлсан болов уу гэж бодож байна. 무엇보다 올해 우리가 함께 교제하고 또 전도하면서 또 새로이 많은 분들이 구원받은 것 너무나 감사드리고. Юу юунаас илүү бид энэ нэг жил хамтдаа нөхөрлөнгөө сайн мэдээ тараагаад аврагдсан сүнснүүд гарч ирсэнд нь үнэхээр их талархаж байна. 내년에는 우리가 더 힘있게 또 더 정말 전도하고 또 친밀하게 교제하면서 많은 열매를 맺었으면 좋겠습니다. Эх ондоо ч гэсэн бүгдээрээ илүү ихээр хамтаа нөхөрлөө сайн мэдээ тараагаад шин сүнснүүдийг авралт хүргэцгээе гэж хүсэж байна. 그래서 주님 오실 때 더 많은 사람들이 구원받아서 함께 기쁨 가운데 주님 만났으면 좋겠습니다. Тэгээ эзэн ирэх үед олоола маш олон хүмүүс аврагдаад баяр хөөр дунд эзэнтэй уулзаасаа гэж хүсэж байна. 기도하겠습니다. 함таа залбирая. 주님의 은혜를 감사드립니다. Эзний нэгүсэл талархаж байна. 역사의 마지막 시대를 살아가는 많은 사람들 중에서 түүхийн төгсгөлд амьдарч байгаа олон хүмүүс дундаас 우리를 주님의 사랑으로 먼저 구원해 주시고 эзэн та өөрийнхөө хайраар биднийг төрүүлж дуудаж өгөөд 이 땅에 살면서 하나님의 그 귀한 복음을 전할 수 있게 해 주신 것 감사드립니다. мөн энэ газар дээр амьдрангаа эрхэм бурхан таны эрхэм сайн мэдээг тарах ажлыг даалгаж өгсөн талархаж байна. 올해 하나님께서 우리와 함께 해 주시고 Энэ нэг жилийн турш бурхан та бидэнтэй хамт байна. 하나님의 말씀과 은혜 가운데 살아갈 수 있도록 붙잡아 주셔서 감사드립니다. Бурханы үг болон нэгүсэл дотор амьдарч чадхаар зуран барьж өгсөн талархаж байна. 우리가 하나님 앞에 너무나 부족하고 또 실수도 많고 연약하지만 бид бурхан таны дутуудулдаг алдаа зөндөө гаргадаг бас сул доройч гэсэн. 하나님께서 그런 우리를 실어버리지 않으시고 бурхан та тийм бидэнд дургүй байдаг юм биш. 오래 참아 주시고 또 사랑으로 붙잡아 주셔서 감사합니다. 우다ан төвчээд хайраараа зуран барьж өгдөг талархаж байна. 24년 마무리를 잘 하고 2024 оны төгсгөлөө сайн дуусгаж 또 25년 더욱더 새로운 마음으로 새로운 결심을 가지고 신앙생활을 힘있게 할 수 있도록 도와주옵소서. 25 онд шин сэтгэлээр шин шийдвэрийг гаргаад итгэлээрээ хүчтэй амьдарч чадхаар туслаарай. 모든 우리 성도들에게 또 성도들의 가정에 하나님들 은혜와 평강으로 더해 주옵소서. Бүхий л анхан дүүс, итгэгч анхан дүүсийн гэр бүл эзэн та амар тайван нэгүслээрээ хамтаж өгөөрэй. 주 예수님 이름으로 감사하며 기도드렸습니다. 에зэн 예수스의 нэрээр талархан гойн залбирлаа. 아멘. 네. За, хоёр тал руугаа шахаа сууч. Нийтийн зураг даруулцгаая. За, хоёр захын игнэнд сууж байгаа. Захын игнэнд сууж байгаа хүмүүс. За, голынхоо игнээр үрээ.
шагаад суугаарай. Нийтийн зураг даръя. Нийтийн зураг дарахаас өмнө нөгөө түрүүн би зарласан те цэвэрлэгээнийхөө